Монгол Улсын үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж газрын хэвлэлийн баялагын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдох. Түүнийг одоо ба ирээдүйн иргэдтэй үндэсний баялагын сангаар дамжуулан эрхтгэх шудраг хуваарлах зарчмыг оруулж үндэсний баялагын сангийн тухай хуультай болсон. Үндсэн хуулийн 6-гийн 2 дугаар залтыг амлуулан хэрэгжүүлэх, байгалийн баялагын өргөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдох, мөн баялагтай эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг ерөнхий сайд Зандар шатрын захирамжаар байгуулан ажиллаж байгаа юм а. За энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан одоо хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр үн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу стратегийн орд газрын үр өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош арах юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Гэхдээ 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлан яриад зэрэг тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнатаар орлуулах, олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлцүүлж улсын их хурлд өргөмөдүүлж шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хэлцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож үйл ажиллагаанд нь бас арилва дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ одоо дарамтлахгүй байх. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан үржигтэй хөгжүүлэх зарчмыг өрнөж ирсний онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ингээд төрөөс хайгуул хийж нөөцийн тогтоосон ордуудын үр өгөөжийг төрөө авч ард түмэд хүртээх нь бас үндсэн хуулийн суурь зарчим. Ингээд энэ хэлцээний гол зорилго бол энэ үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх явдал мэдээж энэ дээр санаачлагтай ажиллаж байгаа харилцан ойлголцол бас төр хувийн хвшлэл түншил хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд энийг бас санаачилж хийж байгаа нь сайшаалтай. Хуулийн асуудал ярих юм бол энэ шүүхийн эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх ийм сэдв. Энэ бол гэхдээ энэ манай компаниуд маань бас санаачлах гаргаж, манлайл үзүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд бас ийм бодиттой манлайл үзүүлж байгаа бодлоо бас сайн жишг тогтоож яах гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн ийм Монголиад бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар ашигт малтмуулын нөөц ашигласны төлбөр төлж байгаа тэрний хэдэн хувь нэрээдүйн санд хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд одоо ер нь хэдийг төлж байгаа тэр нь юун зарцуулж яах гэдгийг ил тод болгосон ийм Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновац засгийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Ингээ иргэд маань яг дансандаа хөндлөгдсөн мөнгөийг бодиттой мэдэрдэг болгоно. За ирээдүйн сангийн тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хуулиар 2030 оноос зарцуулж эхлэх ёстой гэсэн ийм ерөнхий төсөөлөлтөй 2030 оноос эрүүл мэнд, боловсрол, орон сууцчлалтад зарцуулж болохоор ийм зохицуулалттай. Гэхдээ энэ мөнгө бол бодиттой хадгалагдаж хоримтлагддаг, баялаг болдог, нэргэлтэнд ордог ийм эдийн засгийн үндсийг бас бид бодлогоор энэ журмуудаар хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээд цаашдаа бас бид үндэсний баялагын сангийн хуульд бас өөрчлөлт оруулах, илүү өргөөжтэй болох. За энэ хэмжээгээр бас хариуцлагатай болгохыг дэмжиж орон нутг яаж хөгжүүлэх үү? Яаж энэ харилцан үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн төвчлийг бий болгосон ийм харилцааг бий болгоход энэ хандлага маань бас зөв практик туршлага болно гэдэгт итгэж байна. Ингээд хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
За ажлын хэсэг 2025 оны 8 дугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцэх гэж 5 толгой нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг MCS Energy Resource Hangad Exploration нарийн Сүхбаатарын ордодоо тусгай зөвшөөрөлтөй өсөх зоос болон ачит ихтэй компанийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60%-ийг монголчуудад ноогдуулах буюу үндэсний баялагын санд хуримтлуулахар боллоо.